Хаалт дүүргийн 23 дугаар хороо Арцдын аманд 960 хүүхдийн улсын сургууль баригдахаар болж барилгын ажил өнгөрсөн оны 5 дугаар сард эхэлжээ. Нийслэлийн төсвийн 17.9 тэрбум төгрөгөөр баригдах сургуульд хүүхдэд хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд олон байгаа. Учир нь 23 дугаар хороо улсын сургууль учраас ойролцоо хорооны 34 дугаар сургуулийн нэг ангид 40-өөс 70 хүүхэд суралцдаг гэлээ. Тэгвэл энэ оны 8 дугаар сарын 31-нд ашиглалтад орно гэсэн шинэ сургуулийн барилгын ажил удаашралтай байгаа талаар эцэг эхчүүд шүүмжилж байна. За одоо энэ сургууль маань юу вэ гэхээр 2024 оны 5 сарын 25-нд гээд эхлэх хугацаа гэж жилийн өмнө эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо болохоор дахиад яг жилийн дараа гэсэн үг 5 сарын одоо 6-ны өдөр шүү дээ өнөөдөр гэх чинь. Тэгээ өнөөдөр гэх чинь ийм байдалтай байгаа. 960 хүүхдийн сургууль гэдэг чинь одоо 1000 эцэг 1000 айлын өрх айлын энэ одоо хэрэгцээ энэ сургуулийн одоо шаардлагыг хангана гэсэн үг шүү дээ. Санхүүжилт нь орохгүй юм чи энэ ондоо угаасаа орохоор болсон гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ манайх чинь бүр ийшээ энэ сургуульд найдаад ингээ нүгөөд ирсэн чинь энэ орхоо болцсон. Тэнгүүтэл энэ дагаа улсын сургуульд нэг ангид чинь 50-60 төгөөд суудаг гэхэр чинь бүр үнэхээр санаа зовоод ирж байгаа юм чи. Бүр ингээ байд сууж чадахгүй. Даруйх 9-ээр нэг гიშгэлэнд оруулж өгмөр л юм бол хэцүү л. Тус сургуулийн барилгыг хаан улс дүүргийн засаг даргын хамгийн газраас захиалж гүйцэтгэгчээр нь Хуйгт харш компани ажиллаж байна. За тэгвэл барилгын ажил төлөвлөсөн хугацаанд дуусах хэсгийг тодруулахад дараах тайлбарыг өглөө. Ер нь бол одоо угсралтын ажил бол одоо дуусах чадна ороод явж байна. Одоо нэг 14 хоногийн дараа бол угсралтын ажил дуусах гэсэн үг. Нэг нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авалж асуусан дээр манай дээр бол манай гүйцэтгэгч компанийн хувьд бол ажлаа бол хийгээл явж байгаа. Тухайн барилгын зураг төслийг нь батлах, гүйцэтгэлд нь таарсан санхүүжил олгох зэрэг ажлыг хариуцж байгаа нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас бид тодрууллаа. За ингээд тус сургуулийн барилгын ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын инженер Баярхүү гэх хүн хариуцж байгаа гэх мэдээллийг өгсөн. За гэвч Баярхүүгийн зүгээс хариуцсан хэлцээхэн дараагаас тодруулахыг зөвлөсөн юм. Эсвэл хариуцсан инженерийг нь та холбоод өгчдөх үү? Би маргааш та нарт яг өглөөд юу хийсэн яриа өгчээ. Яг энэ ажлын асуудлаар зэ. Улмаар бид нийслэлийн боловсролын газраас энэ талаар тодруулахад барилгын ажлын гүйцэтгэл 30% үргэлжилж байгаа. Нэг давхрын төмөр болон бетон цутгалд хийгдэж дууссан гэлээ. Тухайн барилга угсралтын ажил маань эдэн жил бол эхлээд газрын нэлийн асуудалтай газрын байршил 1-2 удаа солигдсон. За мөн одоо нөгөө 23 дугаар хороо маань өөрөө Богдхан уулын дахин цацад газар байрлаж байгаа учраас бас газрын асуудал бол бас их хэрэгцээ юм асуудал бол байгаа. Нийслэлийн эдийн төлөвчдийн улсын тогтоолт тусагцснараа бол 2024-өөс 2026 онд хэрэгжихээр буюу 3 жил өмнө хэрэгжихээр ингэж тогтоолт ирүүл батлагдсан байгаа. За нийт гэрээний үнийн дүн бол нэг 17.9 тэрбум төгрөгийн өртөгтэй. За тэгээд одоогор бол 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол авцсан. За энэ онд нэмсгээр бол 6.5 тэрбумын санхүүжилтийг бол дараагийн гүйцэтгэлээр авах. За үлдэгдэл санхүүжилт нь бол 2026 онд батлагдаад тэгээ ингээ барилгын ажил маань дуусахаар ийм төлөвлөгөөтэй бол байгаа юм байна. Ярмагт шинээр хотгон хорооллууд баригдахын хэрээр сургууль цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэж байна. За нэг талдаа тухайн байршилтай хувийн сургуулийн төлбөр 8 сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа нь эцэг эхчүүдэд хүндрэл үүсгэхийг хэлж байлаа. Иймд тухайн бүсэд улсын сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, за баригдахаар төлөвлөгдсөн тохиолдолд хугацаанд ашиглалтанд орох шаардлагатайг онцолсон юм.